Чулуун сүрэнгийн Даваашиг гэдэг би 24 настай Булган аймагт төрж өссөн. Эрдэнэ хотынхаа шинжлэх ухааны технологийн сургуулийг ашигт мат бол баяжуулалтын технологийн мэргэжлэр төгссөн байгаа 2017 онд. Одоо Эрдэнэ хотод нөхөр 2 хүүхэдтэй хамт амьдардаг байгаа. Би анх оюутлын компани 160 ажлын байрыг найз охиноосоо мэдэж авсан. Эрдэнэд гэртээ байжсэн чинь ажлын байр тавигдсан биз дээ гэд. Тэгэхээр өө тийм үү гэд ороод ирсэн чинь ажлын байр тавигдсан. Тэгээд анкет төгснөө дараа над руу эргээд ярьсан л та ажлын ярилцлаганд орооч гэгээд тэгээд цахимаар ажлын ярилцлаганд ороод ярилцлаганд юу ажлын ярилцлаганд тэнцсэн байна гэд хүний нөхцөөс над руу залхахтана би бүр итгэж өгөхгүй тэнцсэн байна гэд тэгсэн чинь тийм ээ та тэнцсэн байна гэхдээ одоо эрүүл мэндийн үзлэгтээ орно гэд тэгж хэлжсэн. Тэгээд анх оюутлогод 1 сарын 12-нд ирсэн байгаа би. Тэгээд анх үүдээр орж ирэхэд эмэгтэй хүмүүс маш их ажиллаж байсан учраас өөрийгөө чадна гэж амар итгэлтэй байсан. Тэгээд үүдээр орж ирсэн чинь хэсгийнх нь одоо нөгөө нэг хүн хурж иж тосч аваад авч аваад өрөөнд нь оруулаад ингээд бүх зааварчилгааг нь өгөөд тэр надад үнэхээр таалагдчихсан. Тэгээд 7 хоног сургалтанд суугаад өчтөр л ажлын байртайгаа очиж танилцсан байгаа. Ажлын байран дээр очиход надтай адилхан юм жижигэн биетэй эмэгчнэр зөндөөсэн тэгээд би амар урам орсон л доо тэрийг хараад өө гоё юм байна. Тэгээд тооны төхөөрөмжүүдийг харахаар угаасаа яалтчгүй ямар том юм бэ гэж бодсон. Тэгээд хамт олонд орсон надтай адилхан жижигэн биетэй эмэгчнэр зөндөө хараад үнэхээр эмэгтэй хүмүүс үнэхээр мундаг юм аа. Ийм тооны төхөөрөмжүүдийг ажилуулад гэрээсээ хоол хүүхдэд орхиод ингээд ажиллаж байгаа нь үнэхээр мундаг юм аа. Би чадах юм байна гэж өөртөө итгэлтэй болсон. Ер нь хүмүүс бүгдэнд нь зөөлөгтөн битгий айгараа анкетаа өгөөрэй. Айцаа даван дийлжээж чи анкетыг чинь тэр хүмүүс харна. Тийм учраас айх аюулгүй санаа зовох зөөлгүйгээр ирж оюутлаа урахад ирж ажиллаарай. Нэг хамт олон болж ажиллах гэж байгаа да. Үнэхээр их таатай байна гэж хэлмээр байна.